Солонгосын сурахаар шийдэн эхний алхмаа хийж буй танд баяр хүргэе. Танилцуулга хичээл Солонгосын соёлын тухай. Цаашид Солонгос хэлний цагаан толгойг хангил гэж нэрлээд явна. Хангил үүсгэс өмнө солонгосчууд голдуу хятад ханз ашигладаг байсан. Ханзаар бичих нь ихээхэн хэцүү, сурахад төвөгтэй байсан нь тухайн үеийн чусооны энгийн ард иргэдэд боловсрал эзэмшихэд ихээхэн саад болж байсан. 15 дугаар зуунд чусооны 4-р хаан Сэжүн энгийн ард иргэдийн бичиг үсэгт тайлагдах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хангилыг үүсгэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Тэрээр шин цагаан толгойг энгийн бөгөөд сурахад хялбар байлгахыг хүсэж байсан. Сэжүн хаан болон Жипхёнжон хэмээх эрдэмтдийн бүлэг 1443 онд хангилыг зохион бүтээсэн. Шин цагаан толгой нь солонгос хэлний авиа зүйд суурилсан бөгөөд 1446 онд Хүнмин чонгом гэдэг нэрээр албан ёсоор нийтлэгдсэн байдаг байна. Тэр үед хангилыг иргэнийг сургах зөв дуудлага гэсэн утга бүхий Хүнмин чонгом гэж нэрлэдэг байсан. Солонгос улсын тухай товчхон хүргэе. Бүгд найрамдах Солонгос улс нь Солонгосын хойгийн өмнөд хэсэгт оршдог. Одоо нийслэл нь Сөүл бөгөөд Сөүл хот нь 10 сая хүн амтай. Дэвшилтэт технологи, хүчтэй давлгаац соёлоор алдартай. Хөл хөдөлгөөн ихтэй метрополис хот юм. Цахилгаан бараа, автомашин, усан онголцны үйлдвэрлэл зэрэг томоохон үйлдвэрүүд хөгжсөн хүчирхэг эдийн засагтай. Өмнөд Солонгост нь K-pop, кино урлаг, кимчи зэрэг уламжлалт хоолны соёлын экспортороо алдартай. Мөнгөн дэвсгэртийн түүхийн хөгжлийн тухайд дэлхийн 2 дугаар дайн дуусаж Солонгосыг Японы дараллаас чөлөөлсөний дараахан буюу 1945 онд воныг анх худалдаанд гаргасан. Анх воныг Япон йентэй холбосон боловч түүнээс хойш хэд хэдэн өөрчлөлтөнд орсон байдаг байна. Ихэнх улсын мөнгөн дэвсгэрт дээр тухайн улсын хаат эсвэл жанжны хүрэг байдаг. Гэвч Солонгосын хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 50,000 воны дэвсгэрт дээр Солонгосын нэрт зураач чусан гүрний уран бичээч Шинса Имданыг дүрсэлсэн байдаг. Түүнийг Солонгосын соён гэгээрүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн инхүү байршуулсан байдаг байна. Дэлхийн солонгос хэлтэн. Солонгосын хойг дээр солонгосоор ярьдаг 70 сая хүн буйн 40 сая нь өмнөд Солонгост, 30 сая нь умард Солонгост сууж байна. Хилийн чандад оршин суугаад солонгосчуудаас Хятадд 2 сая гарan, Америкт 2 сая гарan, Японд 600 мянга, Оросд хэдэн 10 мянга, бүгд нийлээд 6 сая орчим солонгос хэлтэн байдаг. Гадаадд суугаа солонгосчуудын ихэнх нь их хэллээрээ ярьдаг гэж үзвэл солонгос хэл хамгийн их яригддаг хэлээр дэлхийд 12 дугаарт орж байгаа юм. 1997 оны 10 сарын 1-нд ЮНЕСКО-гоос Хүнмин чонгомыг дэлхийн соёлын өвөөр бүртгэж авсан бөгөөд 1980 онд Сэжүн хааны нэрэмжит бичиг үсгийн шагналыг бий болгосон байна. Солонгосын топ 10 их сургууль 2024 оны байдлаар Сөүлийн үндэсний их сургууль, Солонгосын шинжлэх ухаан технологийн их сургууль, Корео их сургууль, Ёнсэ их сургууль, Пуханы шинжлэх ухаан технологийн их сургууль, Сонгюнгван их сургууль, Ханьян их сургууль, Кёнхи их сургууль, Улсын шинжлэх ухаан технологийн хүрээлэн, Цогаан их сургууль. Эдгээр сургуулиуд маань Солонгосын топ их сургуулиудад байнга 1-ээс 10-т орж явдаг сургуулиуд байгаамаа. Солонгос хэлний бүтэц. Хангил бол авианы бичиг бөгөөд гийгүүлэгч ихшгээс бүтдэг. Анх 17 гийгүүлэгч 11 ихшиг буюу нийт 28 үсэг зохиосон хэдий ч орчин цагийн солонгос хэлэнд 4 авианд хэрэглэгдэхээ болсон байдаг. Тиймээс 24 үндсэн үсэгтэй болсон бөгөөд хангил нь одоогоор 19 гийгүүлэгч 21 ихшиг буюу нийт 40 үсгээс бүтдэг. Гийгүүлэгчийн зүй тогтлолын хувьд гийгүүлэгчийг зохиохдоо дүрс хэлбэр дуурайх болон зурлага нэмэх гэсэн 2 зарчим баримтлсан байдаг.
Тухайлбал г, н, м, с, х гэсэн үндсэн 5 гэгүүлэгчийг өгүүлэх эрхтний дүрст шүтэж зохиогоод үлдсэн 12 гэгүүлэгчийг авианы чангарлыг харгалзан дээрх үндсэн гэгүүлэгчдээр зурлага нэмэх замаар зохиосон байдаг байна. Игшгийн зүй тогтол. Игшиг авиаг тэнгэр, газар, хүмүүн гэсэн 3 хүчинд шүтэж арга билгийн зарчимд үндэслэн зохиосон байдаг. Тухайлбал дэлгэцэн дээр харагдаж байгаа цэг дүрсээр тэнгэрийн дугуй хэлбэрийг, зураас дүрсээр газрын тэгш хавтгайг, босоо зураас дүрсээр зогсож буй хүний хэлбэрийг бэлэгдэн зохиосон тухай хүммийн чонгомд тэмдэглэн үлдээсэн байдаг байна. Бусад игшгийг харин үндсэн игшгийн зурлагыг холбож зохиосон байдаг юм байна.